TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ тавтай морил. Манай нэвтрүүлгийн байнгын сонсогч эрхэм танд энэ өдрийн мэндийг хүргэе. Магадгүй анх удаа сонсож байгаа хэн нэгэн байвал та наашаа ойртоорой. Тэгэд өнөөдөр бидэнтэй хамт сонирхолтой цагийг өнгөрөөнө гэж найдаж байна. Тэгэд би гэрлээ байна. Надтай хамт хөтлөгч Жимсэн мэн байна. Би Жимсэн нэвтрүүлгээрээ эргэн уулзаж байгаадаа үнэхээр баяртай байна. Өнөөдөр бас та бүгдтэй хуваалцаж ярилцах сэдв их байгаа шүү. Тэгээд нэвтрүүлгээ дуустал нь бидэнтэй хамт байгаасай гэж хүсэж байна. Тэгэд би сайн гадуур явж байгаад автагаа хөтөлцөөд алхаж байгаа охиныг хараад би өөрийнхөө охтуудын бага насыг дурсаад жоохон алхаж илаа. Тэгээд миний охтууд жаахан байхдаа автагаа ямар хөөрхөн байдаг байсан бэлээ гэж бас бодож илаа. Тэгээд аавыгаа орой ажиллаас нь ирэхэд нь гүйлдээл аав ирлээ гэж тэрврүүлэх гээл очдөг байсан. Тэгээд аав нөгөө хоёрыгаа тэрвэрж аваад гар дээрээ өргөөл эргүүлээл манай охтууд нөгөө байнга чанга инээлдээл те үнэхээр аж аргалтай хайр дүрэн өдрүүд байдаг гэжтэй гэж бас бодож илаа. Тэгээд хүүхдүүд ямар амархан өсөж том болд юм бэ. Тэгээд гэдгийг бас эргцүүлэн бодож илаа. Тэгээд таны хүүхдүүд бас тэгж тэрврүүлж наалдаж өснөө тийм зүйл дурсамжууд танд байна уу? Манай хоёр ч бас ялгаагүй. Миний өөр дээр сууж үлгэр уншуулах дуртай. Тэгээ бас нөхөр бид хоёрыг гаднаас ороод ирэнгүүтэл гүйлдэж ирээл тэрвэрч аваал тий. Үнэхээр хөөрхөн. Аавж болсон бид чинь тэднийхээ хувьд хамгийн хайртай хүмүүс нь байж бас тэднийхээ хайрыг мэдрэх шиг л тийм аз жаргал энэ дэлхийн хаана ах вэ тий. Яг үн тий. Тэгээд хүүхдүүд хин нэгэнд хайрлагдаж байгаа мэдэх бас бусдад хайртай гэдгээ харуулж байгаа хариу үйлдэлүүдийг үзүүлж байгаа нь тэдэнд үнэхээр чухал байдаг тий. Тийм шүү. Тэгээ тэдэнд дотн дулаахан тэрвэрлэлт бас дулаан харилцаа бас хэрэгтэй тий. Тэгээд өнөөдөр манай нэвтрүүлэгт зочноор Марлаа маань ирсэн байна. Тэгээд Марлаа бидэнд булган гэдэг эмэгтэй түүхийг хуваалцсан. Тэгээд үр хүүхдүүдээ хайрлаж халамжлахдаа хэрхэн халамжлах талаар хэрхэн суралцахыг өнөөдөр бидэнд өгүүлж хуваалцах болно. Тэгээд хамтдаа үргэлжлүүлье. За сайн уу манайхаа. За би эхлээд та бүхэнд өөрийнхөө тухай жаахан ярьж өгөөд тэгээд дараа нь булган гэдэг эмэгтэй түүхийг ярья гэж бодлоо. За намайг бага байхад ээж аав маань надад үнэхээр хайртай гэдэгт би эргэлзэж өссөн л дөө. Намайг хүлээн зөвшөөрдөг байсан эсхинч би хэлж мэдэхгүй л байна. Яагаад гэхээр манайх их хатуу дэг жаягтай тийм айл байсан. Тэгэхээр охид бол хүүгүүдээс байнга бага зэрэг доогуур үнэлэгддэг гэх юм уу тий. Ядж хахад би гэрийнхаа хамгийн том нь болохоор дүүнрээ бодвол хариуцлага ихтэй байсан л да. Тэгэхээр эртхэн биеэ дааж өөрийгөө авч явах бас дүүнрийнхаа өмнө хариуцлага хүлээх нь миний үүрэг гэж их боддог байсан. Тэгэхээр тиймдээ ч тэр арай эрт бие даасан гэх үү те. Тэгээд арай нэг жоохон том болсон хойноо өөрөө гэр бүлтэй болохоор хүүхдүүд дээрээ энэ алдааг давтахгүй шүү гэж өөртөө бараг тангараг өргөсөн байдیں۔ Тэгэхээр миний хүүхдэд хүлээн зөвшөөрөгдсөн тий хайрлагдсан мэдрэмжээр дүүрэн өсөж за ямар ч үед тэд маань надад итгэдэг байгаасай гэж бас хүссэн гэх юм уу. Тэгэхээр гэхдээ заримдаа хизээч хийхгүй гэсэн зүйлээ хүн бас хийчихэд байдаг шүү дээ. Тэгэхээр магадгүй таачаас хүүхдүүдтэй хийхгүй гэсэн зүйлээ хийж байсан удаатай л баг. Ер нь бол хүмүүст ийм тохиолдол зөндөө л байдаг тий. За итгэгч хүний хувьд бол Бурхан намайг хизээд хайрлаж хүлээн зөвшөөрдгөө гэдгийг бол мэднэ. Тиймээс Бурханаар хайрлагдсан хүнийхээ хувьд би зөвхөн нөхрөөч биш, хүүхдүүдээ, найз нөхдөө, хуршүүдээ тэрч бүхэл уулзаж байгаа бүх хүнийг хайрлаж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За Бурханы хайр үргэлж надад сануулж байдаг. Энийг мэн тий. За бүгдээрээ булганы түүх рүү орцгоё. За булган бол ганц бие ээж хүн. За тэр гэрлээгүй байхдаа хүүхдээ төрүүлсэн гэсэн. За найз залуу нь тэрнийг жирэмсэн гэдгийг мэдэнгүүтээ орхиод явцсан байна л да. Тэр үед хоёулаа л залуу байсан болохоор найз залуу нь хүүхдийнхаа тухай сонсоод маш их айсан юм байна.
болгон болохоор хүүхдээ төрүүлэхээр шийдсэн мэдээж. За тэгээд ганцаараа өсгөх хэрэгтэй болчихж байгаа байхгүй энэ үед. За болгоны энэ хэцүү цаг үед гэр бүлийнхэн тэрэнд огт туслаагүй. За эхэндээ бол болгон маань хүүгээ харах бүртээ мэдээж аз жаргал баяр баясгалаар одоо дүүрэн байдаг байсан. Гэхдээ удалгүй одоо асуудлууд мэдээж араасаа гарна тийм ээ. Тэгэхээр тэр тоолонд одоо өөрөө мэдэхгүй бухимдаад эхэлсэн байгаа. Тэр хүүхдтэй сүлд ингээ хүрхээс ч хэцүү санагдтал ингээ дургуутсаж байгаагаа өөрөө одоо мэдэрсэн гэсэн. Тэгэхээр хүн тэрэнд дарамт болж байна гэж бодох тусам одоо тэврэгч хүсэлгүй болсон гэсэн үг л дээ. Тэгэхээр магадгүй энэ нь одоо тэрнийг эцэг их нь яаж өсгсөнтэй холбоотой байж болох юм тийм ээ. Эсвэл өнгөрсөндөө нөгөө хийсэн зүйлдээ гимшиж байсан байж магадгүй. За бүр эсвэл тэрний хүн яг нөгөө эцгээ дуурайсанд нь тэрний сэтгэлийг одоо дотор байгаа тэр сэтгэлийн шарахыг хөндөөд байсан болов тий. Тэгэхээр одоо за цаашлаад хүн өсөж томорхын хэрээр болгон одоо тэрнийг удирдах чадхааргүй зан авирын доголдлууд одоо гарч эхэлсэн байна. Найзууд нь тэрэнд одоо хүүдээ ямар нэг мэрэгжлийн тусламж авах хэрэгтэй гэж зөвлөсний дагуу мэрэгжлийн сэтгэл зүйчд ханджилттай болгон маань. За болгон тэндээс хүүгийнхээ зан авирын доголдол одоо хаанаас үүдэлтэйг ойлгосон байх нь. За энэ нь одоо бүгд тэрнийг хүүгээ одоо хангалттай сайн хайрлаагүйгээс болсон юм байна гэдгийг одоо эцэст нь ойлгож байгаа юм. За энэ цагаас хойш болгон амьдралдаа маш чухал нэгэн шийдвэрийг гаргасан. Тэр нь юу вэ гэхээр хүүдээ хандах хандлага харилцаагаа одоо өөрөө өөрчилж эхэлсэн. За мэдээж ихэндээ амархан байхгүй штэ. Тэгэхээр тэр өдөр болгон хүүгээ тэрдэг ээж болсон байна. Ямар ч байсан тэрх нь тийм ээ. За харамсалтай нь энээс өмнө тэр зөвхөн хүүгээ одоо шийтгэж эсвэл цохох ч юм уу тэрэнд одоо гар хүрдэг байсан байх нь л тийм болохоор хүн одоо болгоныг тэрхэх гээд ингээ ойртохоор айж ойрлоо ингээ гарнаас нь ингээ цогтаад өмнөх ингээ харилцаагаа бодоттой тэрвэрлтийн одоо хүлээн зөвшөөрч чадахгүй байсан байх нь. За гисэн ч болгон илүү төвчээртэй хүлээцтэй одоо байхад өөрөө ч гэсэн суралцсан гэсэн үг. За тэрэнд хүүгийнхээ энэ үйлдэлийг одоо буруутгах арга байгаагүй. Ягаад тэгэхээр болгон одоо хүүгийнхээ төлөө бууж өгөөгүй. За хүүгээ яаж жаашилсан бай тэр одоо тэрхээ юроосо зогсоогоогүй. За хэсэг хугацааны дараа хүн ээжийнхээ гарт нөгөө тайван байдалтай байж сурсан. За чанга одоо чинэрсэн болчингууд нь багаар ингээд тавигдаж хүн аажмаар ээжтэй итгэдэг болсон байх нь. Тэгэхээр хүүгээ хайрлах эхийн хайр тэрний халуун дулаан тэрвэрлт хүүгийн одоо нөгөө эмтэрсэн зүрхийг эдгээсэн хэрэг болж штэ. За хүүд хэрэгтэй байсан эмчилгээ нь ердөө л энэ байсан. Тэгэхээр энэ бүгдийн дараа одоо нэгэн гайхалтай үйл явдал болсон нь болгоны хүү анх удаа одоо өөрөө гүйж ирж ээжигээ чангаас чанга тэрсэн. За тэгэхээр энэ нь одоо гинтийн хайр болоод ээжтэй хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг тэр мэдрэмж нь болгонд ч гэсэн одоо хамгийн хэрэгтэй зүйл байсан байгаа байхгүй юу. За одоо болгон маань өөрийгөө уучлагдсан гэдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн гэсэн. За ингээд энэ олон жилийн туршид тэднийг хувааж байсан хан уран унсан байх нэ. Энэ бол үнэхээр гайхалтай үйл явдал те. Ердөө ганцхан тэрвэрлт өдөр болгоны зуршил гэдэг энэ хоёрыг ийм сайхан гайхалтай халуун дулаан харилцаатай болгосон байх нэ. Тэгэхээр одоо бидний хүүхдүүд яг л тарин талбай тарсан үр шиг гэж бид ярьдаг шүү дээ. Тэд өдөр бүр бидний хайраар услагдаж, итгэл гэдэг цэвэр агаараар хангагдах хэрэгтэй. За эдгээрээс гадна хамгийн чухал нь тэдэнд бидний хайр дүүрэн тийм дотн харилцаа нарны гэрэл мэт хэрэгтэй байдаг гэсэн. Тэгэхээр ийм болохоор бид одоо хүүхдүүдээ өдөр бүр хайр, итгэл, дотн харилцаагаар хангаж байх хэрэгтэй. Ингэснээр тэд нөгөө эрүүл харилцаатай сайхан өсөж торно гэсэн үг. Танд бүхэл зүйл нуурж унсан мэт урам зориггүй дараагийн өдрүүдийг яаж барахаа мэдэхгүй тийм гонигтай үе тохиолдож байсан уу? Тэгээ надад бол тийм өдрүүд байсан. За тэгээд өнөөдөр жагаа маань ирсэн байгаа. Тэгээд жагаа бидэнд ганцаардаж гутарж байсан ч эцэстээ гайхалтай итгэл найдвар тайтгарлыг олсон одоо нэгэн эмэгтэй сайхан түүхийг одоо ярьж өгөхөөр ирсэн байгаа. Тэгээд энэ түүх сонсогч тань шигсэн урам зориг өгөх байгаа гэж найдаж байна. За сайн уу гэрлээ. Сайн. За энэ түүх нь бол бодит биш. Гэхдээ одоо дэлхийн аль ч өнцөг буланд өдөр бүр иймэрхүү түүх одоо олон эмэгтэйчүүдэд тохиолдож байдаг гэж бодож байгаа. За тэгээд энэ эмэгтэй бол ингээд бор нүдтэй
нилээд ийм намхан нуруутай тэгээд олгионтой боржгор үстэй. Тэгээ үс нь ингээд бүх зүг рүү ингээд сервиц юм шиг юм төрхтэй. Нэгэн. За төсөөлөгч нь. Нэрийг нь болохоор Pierre Auchan гэдэг. За тэгээд энэ хүн маань одоо их ажилсаг тий өөрөг хариуцлага ихтэй одоо маш их ирч хүчтэй эмэгтэй л дээ. За гэхдээ өнөөдөр Pierre Auchan дуу муутай байгаа. За яагаад тэгэхээр ууртай бухимдсан дууга хураасан байдалтай ингээд байгаа. За бор нүдэнд нь одоо нулимс бас дүүрэн байна. Яагаад тэгэхээр сүүлийн хэдэн 7 хоногийн турш амьдралаа бодох бүртээ одоо бүр мөс унтаад хизээж сэрэхгүй байхсан гэж хүсэж байгаа. Гэхдээ бол энэ нь ингээд боломжгүй байлаа. Pierre Auchan сэрүүн байгаж ганцаардчихлаа. Гэхдээ тэр яг ч одоо ганцаараа биш л дээ. За тэр ганцаараа тайван амгалан байх ямар байдаг болоо гэж бас бодно. Тэрний нөхөр нь гэж одоо маш хүйтэн нэг тийм хүндий хүн. За тэгээд тэрнтэй ярилцдаггүй. Одоо ярилцсан ч сэтгэлийн шархлуулах л үг хэлдэг. Тэгээд бүр бүх сэтгэл зүрхээрээ хайрладаг хүүхдүүд нь хүртэл үгийг нь сонсдог. Нэг тийм үл тоомсорлсон байдалтай ингээ харцдаг. За тэгээд эртэн саяхан зочилж ирсэн хамаатнууд нь хүртэл одоо зөвхөн юу буруу хийж байгааг нь л шүмжлэнэ. Хэцүү гоц. Тэгэж хоолоо буруу хийлээ те. Тэгэж мөнгөө дэмий үрлээ гэдэл. Энэ дэлхийн хамгийн муу ээж муу эхнэр юм шиг тэрнийг шүүмжлэхээс өөр зүйл одоо яриаггүй тэрнтэй. Тэгээ явсныхан дараа Pierre Auchan амьдралаа бодоод ганцаараа ингээд дуугүй суудаг. За тэгээ тэр бүгдийг одоо бүх хэмиг бусдын талалт нийцүүлж хийх гэж хичээхээс бүр залхсан. Бас ингээд дандаа хайртай хүмүүсийгээ дэмжиж урмөхөөс тэгээ үргэлж бусдыг тав тухтай байлгах гэж хичээдэг энэ амьдралаа тэр үзэн ядчихваа. Ингээд сонсохоор хэцүү газ. За тэгээд Pierre Auchan гэдэг нь армян хэлээр одоо цөхрөл гэсэн үг юм байлээ. Тэгээд цөхрөл гэж одоо юу гэсэн утгатай үг вэ гэхээр энэ нь итгэл найдвараа алдаснаас арга нь мухартаад тэгээд зовлон гуниг болоод сэтгэлийн их өвдөлт урам хугаралтыг мэдрэхийг одоо хэлдэг юм байна. За та хизээ нэгэн цагт ингээд цөхөрч байв уу? Тэ? Гэрлээ. Одоо чи ингээд цөхөрч байв уу? Тэглээ яах вэ? Ингээд дотроос чинь ингээд хөндөрлээд тэ цаашаа явах ямар ч боломжгүй юм шиг санагдчихсан. За магадгүй ингээд чамд ширүүх хатуу нөхөртэй харилцаа муутай хамаатан садан ингээд байдаг байж болно. Магадгүй чи ямар нэг өвчнөр одоо бас шаналж байж болно. Эсвэл одоо гэр бүл чинь чамайг үл тоомсорлж гин үү те? Чи ингээд амар ганцаардж гин үү? Амьдрал чамаас нүрээ буруулсан юм шиг санагдах үед одоо юу хийдэг вэ? Хаашаа явдаг вэ? За Pierre Auchan маань одоо ингээд алхахаар ингээд гарлаа. Тэгээд гэртээ суух нь одоо тэрэнд шоронд хоригдсан юм шиг л одоо мэдрэмжтэй төрүүлсэн учраас гадагшаа гараад сайхан агаар амьсгалж одоо сулдж ядарсан бие мах бодоо ямар нэг зүйлээр одоо тайвшруулахыг тэр хүсэж байлаа. За тэгээ гадагш гармагцсан одоо өөдөөсөн ээх нарыг хараад гонглсон зүрхийг нь гэрэлтүүлээсэ гэж эмэгтэй одоо чин сэтгэлээсээ бодсон. Тэгээ хэсэг зур алхаж яваад удаан уулзаагүй найзтайгаа таарсан. Тэгээд тэр хүнийг нь даахоор Март гэдэг. За тэр Pierre Auchan-ы гэр бүлийн одоо багын найз нь байж л дээ. Тэгээд найз нь одоо мань бүсгүнүүднээс ингээд гуниг цөхрлийг олж харсан байгаа. Тэгээд тэр Pierre Auchan надтай ингээд хэсэг суу те юу болов? Яав, ив. Чи нэг л ийм гунигтай харагдаад байх ч нэ. Хоёулаа хэсэг ярилцъя те. Би ингээд чамтай ярилцахсаа автаа явж гинэ гэж тэр одоо хажууд нь суугаад тэгээ өөрийн сэтгэлдээ мэдэрч байгаа бүх зүйлээ одоо цорхрон байж уудлаад ингээд найзтайгаа ярилцсан байгаа юм л та манай эмэгтэй. Тэгээ тэр шархалсан үл тоомсорлогдсон те цөхөрсөн мэдрэмж ингээд хуваалцаж сайхан ингээд сэтгэлээ ингээд онгойлгож авсан. Чи бас ингээд одоо чамд амар хэцүү санагдвал ингээд нэг сайхан найзтайгаа уулзаа ярилцгаар те сайхан мэддэг үстэй. Ер нь л эмэгтэйчүүд бас тэгдэг хаа. Ирчүүд бид нар бол яг хөө тэгэл яг бас ер нь тэгдэг л дээ. Гэхдээ эмэгтэйчүүд бол дийлэнх нь илүү тэгдэг байна. За тэгээд тэр ингээд найз нь тий одоо хэлсэн үг бүрийг нь ингээд маш анхааралтай ингээд
сонссон л доо. Тэгээд Пеоршоныг одоо ярьж дуусгаад найз нь тэрэнд найз минь ээ. Би чиний ингэж хэлсэн бүхнийг чинь ингэж маш сайн ойлгож байна. Гэхдээ нөгөө юу Пеорша яаж ойлгоно гэж асуусан юм байна. Тэгсэн учир нь би ч бас ингэ хайрлсан хүмүүстэй ингэ үл чамтай адилхан үл тоомсорлогдож байлаа. Тэгээ урам хугарсан тэ хайрлагдаагүй мэдрэмж ямар байдгийг би мэднэ. Би ерөөсөө амар сайн ойлгож байгаа чамайг. Яг чамтай адилхан мэдрэмж мэдэрч ирсэн болохоор тэ. Тэгээ надад ингэ сэтгэл зүйн болон бие махбодын маш их өвдөлтийг ингэ мэдэрч, өлсөж, цангаж, ганцаардж байсан үе байгаа. За тэгсэн энэ үед Пеоршон яагаад одоо тэрний сэтгэлийг ойлгож байгааг ингээд ухаарсан байна л да. Одоо ойлгомжтой шүү дээ тэ. Өөртөө яг адилхан зовлон туулсан байгааг мэдээд. За тэгээд тэр ч бас гүн зөвхөрлийг мэдэрсэн нэг юм байжээ гэж. За армян хэлээр энэ найзынх нь одоо даахоор март гэдэг нэр нь шүү дээ. Зовлонг үүрэгч гэсэн утгатай байна. Тэгээ зовлонг өөр дээрээ үүрсэн өөр нэг хүн бас бий. Түүний нэрийг Есүс гэдгээ. Бурхны үг болох Библийн Исая 53-ын 3-д ингэж бичигдсэн байдаг. За тэгээд хэлж өгсөн байгаа. Тэрээр хүмүүст жигшигдэж орхигдсон. Одоо сонсож байна уу? Жигшигдэж орхигдсон. Тэ? Яг одоо энэ нэмэгтэй одоо адилхан мэдрэмжийг Иесус мэдэрсэн багаз. Тэгээ өвчин зовлонг мэдгч зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс хүн нүүр буруулж тэр жигшигдэж бид түүнийг эс тоосон. Исая 53:3 дээр ингэж хэлсэн байгаа тийм. Тэгэхээр яг л манай одоо энэ одоо гол дүр эмэгтэй ч гэсэн одоо энэ түүхийн эзэн эмэгтэйтэй одоо маш адилхан зовлонгуудыг бол Есүс аль бас мэдэрсэн байгаа. За тэгээд энэ ишлэлд ингээд хинч чамайг ойлгохгүй байгаа үед Есүс л ойлгож байдаг хэмээч. Тэр үнэхээр бидний өвдөлт ой гашууг ойлгоно. Учир нь энэ дэлхий дээр одоо их зовлон амссан болохоор бидний зовлон шаналл өөдхөр хүнийг тэр үнэхээр ойлгодог хэрэг. Юу бидний зовлон бүр маш энэ яг ингээд нарийн ярих бол бүр маш их зовлон те Иесус мэдэрсэн байгаа шүү дээ. Тэгээд Бурхны хүү газар дээр ингээд доромжлогдсон гутаагдж, үл тоомсорлогдож те өлсөж, хавчигдж, гадуур хогдохын тулд ирсэн юм аа. Иесус яагаад ингэх вэ? Тэ? Бурхны хүү гэж яагаад ингэх вэ? За эхний шалтгаан тэр бидний төлөө загалмайд цовдлогдоод нас барж тэгээд бидний бүх гим нүглийн өмнөөс өөрийгөө золиослсон. Бидний бүх нүглийг Есүс рүү шилжүүлж тэр бидний оронд өөрийгөө тахил болгож өргөссөн. Библиэд ингэж бичсэн байдаг л да. Нүглийг үл мэдэгч түүнийг бидний төлөө тэрээр нүгэл болгосон учраас түүний дотор бид Бурхны зөвхт байдал болох юмаа гэж 2 дугаар Коринт 5:21 дээр. Энэ нь Есүс бидний цөхрөл, бидний нүгэл, бидний итгэл алдарсан байдлын өмнөөс загалмаа дээр цовдлуулж өгсөн гэсэн үг. За тэгээд тэр дахин амьлсан. Матай 28:6-д тэр энд байхгүй. Тэ? Учир нь хэлснээрээ тэр амьлсан. Ирэх түн түүний хэвтэж байсан газрыг үзэх түн гэсэн байдаг. За Есүс үхэхээс өмнө дагагчдаа Христ зовлон эдэлж 3 дахь өдрөө үхэхстээс амьлах болно. Тэгээ нүглийн уучлалыг авчрах гэмшил нь Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд түүний нэрээр тунхаглагдах ёстой хэмээсэн. За эдгээр ишлэлүүд нь болохоор бид чин сэтгэлээсээ гим нүглээ ингээ хүлээн зөвшөөрч гэмших юм бол Есүс бидний нүглийг ор мөргүй арилгана гэсэн. Түүний үхлийн үнцэн нь үүнд л орж байгаа. Бид нар ингээд зүрх сэтгэлээ, эд баялагаар ч юм уу те хүмүүсээр дүүргэх гэж ингээ хичээхэ болж Есүсийг амьдралдаа нэн төрөнд тавих хэрэгтэй. За Есүс газар дээр ирсэн 2 дахь шалтгаан нь энэ дэлхийн амьдралын бүх өвдөлт, зовлонг одоо өөрийн биеэр мэдрэхийн тулд байсан. За Есүс газар дээр ирсэн 2 дахь шалтгаан нь энэ дэлхийн амьдралын бүх өвдөлт, зовлонг өөрийн биеэр
мэдрэхийн тулд байсан. Ингэснээр тэр бидэнтэй ижил болж биднийг бүхэлд нь маш сайн ойлгож чадсан гэсэн үг. Тэгээ бидний шархалж үл тоомсорлогдсон мэдрэмжийг Есүс маш сайн ойлгодог. Тэр биднийг аз жаргал, сэтгэлийн амар тайвныг зөвхөн хүмүүсийн харилцаанаас эсвэл эд баялгаас хайгаасаа гэж хүсдэггүй. За хамгийн чухал зүйл нь бид Есүстэй чин сэтгэлийн ойлгож аваз чин сэтгэлийн шүү. Харилцаатай байх явдал. Энэ л бидэнд мөнхийн тайлбарлыг авчрах, үрд үргэлжлэх цорын ганц зүйл шүү. За тэгээд Пеоршан бодохдоо нөхөр нь инэрэнгүй хүүхдүүд нь өөрийг нь хүнддэгдэг, төрөл төрөсөд нь хайр халамжтай байдаг бол тэр өөрөө амар тайван сэтгэл санаа сайхан баяр хөөртэй байх байсан гэж итгэж байлаа. За мэдээж эдгээр зүйлс тэрэнд аз жаргал мэдрүүлэхэд туслах нь бол гарцаагүй боловч энэ зүйлс төр зургийнх байж мэднэ. Төр зургийнх. Тэгээд дахиад л хэцүү үе тохиолдонд тэр үед тэрний зүрх дахиад шархалсаар л байна. За Эфес 2:14-д ингэж бичигдсэн байдаг л та. Тэр бидний амар тайван мөн. Тэрээр мах бодороо хоёр хэсгийг нэг болгож бидний дундах дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан юм. За бас Филиппо 4:6-аас болоод ингэж бичигдсэн байдаг. Нэг бурхан байна. Тэр бол бүгдийн эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжин бүгдийн дотор байдаг. Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нэгүүлсэл өгөгдсөн байваа гэж. За саяны уншсан хоёр ишлэг харуулна шүү дээ. Бидний сэтгэлийг гонсойлгодог зүйлс. Бас бидний урмыг хугалдаг хүмүүс байхгүй болно гэж амлаг байгаа. Харин ямар ч цөхрөл зовлон дунд байсан. Бурхан бидэнтэй хамт байж бидний хоосон зүрхийг өөрийн хайр нэгүслэр дүүргэж тайтгаруулна гэж амласан. За тэгэхээр бүгдээрээ одоо хамтдаа богинохон залбирх уу? За тий. За би залбирч өгье. Бурхан минь, өнөөдөр цөхөрж туйлдсан нэгний зүрх сэтгэлийг хүмүүс бас эд баялаг дүүргдвэ гэдгийг ойлгуулж өгсөн таньда баярлалаа. Бидэнтэй хамт байсан бүх сонсогчдыг минь зөвхөн танаас хайр болоод амар амгалан олж хардаг байхад та туслаач. Цөхөрж туйлдсан үед нь та туслагч нь байгаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Тэгэд гахалтай түүх хуваалцсан жагаада баярлалаа. Баярлалаа. Тэгэд би өдөр бүр надад юу ч тулгарсан Бурхан надтай хамт байгаа гэдгийг мэдэрдэгтэй үнэхээр талархалтай байдаг. Тэгээд тэр болоогүй хайраар одоо дүүрэн тайтгаруулагч нэгэн гэдгийг бас энэ одоо саяны ярианаас илүү их мэдэрч авлаа. Тэгээд тэр бидний зүрх сэтгэлийг, миний амьдралыг өөрхийн хайраар дүүргэж тэгээд байдгийг одоо үнэхээр ойлгож авлаа. Тэгээд Библиэлд Бурхан намайг эхлээд цэвэр ариун болгосны дараа хүлээмж зөвшөөрнө гэж ерөөсө бичээгүй. Харин нүгэлтийн ивэрэ байхад Есүс миний төлөө амиа өгсөн гэдгийг одоо хэлсэн байна тий. Тэгээд бидний бүхэл одоо сул талтай маань хамт хайрлсан гэдэг нь үнэхээр бас гайхалтай сайхан мэдээ байна. Тэгээд үүнийг санах бүртээ үнэхээр баяртай байх байна. Үнэхээр бас сайхан мэдээ байна. Тэгээд Бурхан намайг бас таныг бас үнэхээр багаагаар нь хүлээмж зөвшөөрдөг шүү. Тэгээд тэр танд одоо маш ууртай өшөө авдаг мэт санагддаг байж магадгүй. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр бол хайраар дүүрэн бурхан юм аа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд тэр таныг маш их хайрлсан. Тэгээд өөрийнхөө цорын ганц хүүгээ таны төлөө амиа өгүүлэхээр илгээсэн. Тэгээд үүнээс одоо илүүгээр хэн таныг одоо ингэж хайрлаж чадах вүлээ дээ тий. За тэгээд найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ хамт байсан танд маш баярлалаа. Тэгээд бидэнтэй бас холбогдохыг хүсвэл нэвтрүүлгийн дараа гарах хаягаар холбогдоорой. Тэгээд та уй гашуу цөхрлөөр дүүрэн байвал таныг маш их сайн тайтгаруулж итгэл найдвар өгөх түн рүү очоорой. Тэгээд Есүс хизээч биднийг үл ошоож орхихгүй гэж амласан. Тэгээд тэр биднийг цөхөрсөн үед маань хамт байж тайтгаруулан хоосон зүрхийг минь нэгүслэр болон хайраар дүүргдэгэ гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзалтлаа. Түр баяртай.
TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 90700751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.